Метапиус дахин ачааллаа. Тус манга дээр нууцлаг ичидийн тулаан нөхөрлөл ичид гардаг. Ичид үнэхээр байдаг уу? Ичид хаана нуугдаж байгаа вэ? За манга руу орцгоо. Манга эхлэхэд нууцлаг маш хүчрхэг эртний ич төрийнхаа бүх зүйлийг нуусан нууцлаг ном болох Book of Nine Secret гэдэг ном буюу 8 нууцыг хадгалдаг номыг олчихсон уншиж байдаг. Энэ ном уншихал юм бол ертөнцийн 8 нууцыг мэдэж шидэт ертөнцийн тэр чигт нь мэдэх аж. Номыг бариад уншиж байгаа хүнийг Зоо Юфан гэдэг. Тэр номноос бүхэл зодооны урлагийг номноос сурч мэдэж байдаг. Зоо Юфан харин 8 нууцыг мэдэж байгаа номд гарт орсон мэдээж бүх хаадууд мэдэж тулааны маструудын араас маш олуула ордон дээр нь ирж байлаа. Зоо Юфан үнэнч нохоо. Зоо чин эзэн дээр ирж болж байгаа бүхэл зүйлийг хэлнэ. Эзэн минь ээ. Бид аюулд ороод байна гэж хэлдэг. Зоо Юфан харин Зоо чинд хандан битгий сандардаа чи нохоо минь. 7 хаант улсын хаад миний төвшөнд хүрэхгүй гэж хэлээд гадагшаа гарна. Зоо Юфан гадагшаа гараад та нар олуулаа иржээ. Надтай тулдахыг хүсэе юу гэж бүх хүмүүсээс асууна. Зоо Юфан асуултанд асуугаад хүмүүс рүү хариулахаас өмнө дайралт хийж Зоо Юфаны ирсэн бүх тулаанчдын хормын төдийл тэнгэр рүү дэвшүүлнэ. Тэдний толгойлогч нартай тэдний цэргүүдийг нь устгаж байгаа толгойлогч нар буюу хаадуудтай нь уулзаад хаадууд Зоо Юфан нэг хараад чамайг бид явуулахгүй гэж хэлнэ. Зоо Юфан хаадуудад энд байсан юм уу гэж жинхэнэ шийдвэрлэх тулаан эхлэх гээд байдлаа бацгсноо. Зоо Юфан та нар өөрсдөө үхэх гэж намайг зөрөөд ирвүү гэж ёжтой нарахгүй хэлнэ. Тэгсэн тэр дунд нэлийн хүчрхэг болтой нэг хөгшин нөхөр номыг наашаа өгөл гэж хэлнэ. Бас залуу хаадууч гэсэн ном ариун газар байх ёстой чамд лав биш гэж хэлнэ. Зоо Юфан туслахын Зоо чин айгаад л хаант минь энэ сайн хэрэг биш шүү гэж айдас хүүдтэй автаастай. Зоо Юфан нилээд өөртөө итгэлтэй болтой. Та нарыг би бүгдийг хорооно л гэж хэлтий. Тэгсэн нэг илд ар нураас нь гинт зоогоод сүлбэд гараад ирж байгаа юм чи аимшигтэй. Бүр итгэж явсан тэр нохоо туслах буюу Зоо чин шууд ил дээрээ хойноос нь сүлбчгсэн байдаг. Таны өөхөх цаг боллоо гэж хэлдэг. Зоо чин бүр улаан зайдаа гарчихсан тийм ээ. Би танаас урж байна гэж хэлнэ. Зоо Юфан хойноосоо сүлбүүлсэн байж үнэн тайван. Би хиндэж энэ номыг өгөхгүй. Би номыг өөртөөгөө цуг устгachж болно гэж хэлээд инээд алдаад өөрийгөө устгаж орхино. Тэгсэн чинь яг устгасан гэхэд хэцүү заяа. Зөв тэдний хуурж иж магадгүй. Арай залуухан болоод нэг газар буунаа. Нүдэн нээсэн чинь ойд байгаа чоннууд дайрнаа. Тухайн үед нэг өгсөн хүмүүст нэг залуу Зоо Фан туслаарай. Зоо Фан туслаарай гэж хэлдэг. Зоо Юфан ч угаасаа Зоо Фан гэх хүний биеинд орчихсон юм шиг байна заяа. Тэгээ Зоо Фан тэр залуу дээр очиод би чамд нэг зүйл турших болно гэж хэлээд толгоорноос нэг атгаад авдна. Тэгсэн чил чи Зоо Фан биш вэ гэж хэлнэ. Тэгсэн чинь Зоо Фан гэдэг хүүгийн бид Зоо Юфан шилжээд орчихсон л байж таарад байгаа юм л та. Тэр залуугийн толгоноос нь атгаад чиний зөв би бол Зоо Фан биш гэж хэлээд нэг шид хэрэглэн. Тэгсэн чинь маргааш өглөөлөө үзэгдэл шилжнэ. Маргааш өглөө нь тэр ич хідээ хэрэгсэн залуу бүр аргаас болчихсон, бүр хорчийчихсан, бүр ясан л үлдсэн байдаг зав. Харуул түүний амьдралын бүхэл хүч бас бүх зүйлийг нь сорчихсон юм шиг байгаа юм. Энэ угаасаа тийм чөтгөрлөгтэй чөтгөрийн хаан байсан шүү дээ. Тэгээд саяны өгсөн залуугийн дээрээ ингээ нөмөрчихсөн байсан нөмргийг нь өөрөө ингээ нөмрөөд захалгааны шидээр ашиглаж өөрийгөө ойрхон байсан чулууг буцохно. Зоо чин өмнөх өөрийнхөө туслахыг заналтайгаар намайг хүлээж байгаарай Зоо чин би чам руу очиж байна шүү гэж хэлээд цаашаа мод руу зүгээр яг хонголдон шиг л үсрээд гарчихна. Тэгсэн хідэн бүлэг хүмүүс хоорондоо байлдах гайл зогсож байдаг. За танаа гэр бүл танаа уламжлал биднийг хуурч байна гэж нэг залуухан шар үстэй охин хэлж байна. Нөгөө талд байгаа хүмүүс чи бид нартай зөндөө олон жил хамт ажилласан шүү дээ гэж нөгөө талд байгаа хүмүүс жоохон охин хүртэл ичээ намайг битгий зогсоогоор би энэ уламжлалыг устгах болно гэж хэлж байгаа. Зоо Юфан яг за энэ миний асуудал биш гэж хэлээд яг явах гэж байтал нь Зоо
Юфаны зүрх нь асар хүчтэй өвдөнө. Зоо Юфан газар сөгдөж унаад өөртөө юу тохиолдож байгааг ерөөсөө ойлгодгүй. Энэ бэлтгэдээс болж байгаа юм болов уу гэж бодоод бясалгал хийж өөрийгөө гэмтлийг ер нь бол хайж анализ хийж эхэлнэ. Гэвч зүрхэн зөв зүгээр байдаг бөгөөд амьсгалын бүхэл эрхтнүүд нь зөв зүгээр. Бие нүртэл зөв зүгээр байдаг. Сая болсон үйл явдлыг бодоод Ловын гэр бүлийн үххийг мэдээд явах гэж байхад нь зүрх нь өвдсөн гэдгийг өөрөө бол анализ ойлгодог. Миний ингээд биед нь шилжиж орж ирсэн эзэн нь Ловын гэр бүлийг хамгаалах чин сэтгэлээсээ хүссэн гэсэн үг үү гэж бодохоос гадна Зоофан гэдэг энэ залуу хүүхэд байгаа шүү дээ. Өнгөрсөн амьдралд нь гардаг түүний. Өнгөрсөндөө Ловын гэр бүлд хүчин зүтгэн гэр бүлийг нь хамгаална гэж хүүхэд байхдаа л амласан байжээ. Мөн Зоо Юфан өөрийгөө устгаад намтав хамт өөрийгөө устгаад энэ залуугийн биеийг авахаас өмнө Зоофан хэлсэндээ хурж Ловын гэр бүлийг эцсийн амьсгалаа хураатал хамгаалаад тэгэд үхсэн байж таарсан байлээ л дээ. Тэгээд сая энэ бол Ловын гэр бүлийг шууд ингээд Ловын гэр бүлийг харсан юм байж орхиод явах үед зүрх нь тэгж ихлэ өвдсөн бололтой. Зоо Юфан ууртайгаар ойрхон байсыг модыг зөхөд буцаад бүлэг хүмүүс рүү очдог. Учир нь зүрх нь орхиод явах гэхээр зүрх нь өвдөд байгаа байхгүй. Тэгээд хараал идгэж хилээд хараалаа урсгаад хүмүүсийн энд хэн байгааг хараач гэдэг ерөнхийдөө бол хүмүүс хэлдэг л дээ. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс хэн нэгэн бид нарт туслахаар ирсэн гэж юу гэж гайхна. Энд байсан эмэгтэй буюу те. Зоофан гэж хэлт. Би бодохдоо Зоофан чи үхчихсэн гэж яг хэлсэн чинь. Зоо Юфан угаасаа Зоофаны дүрд одоогор ингэж үжил тоглохоос өөр аргагүй. Учир нь хэрвээ 7 хаад ч юм уу тэд нар мэдчихвэл угаасаа баригдаад алуулна шүү. Тийм болохоор дүрдэн тоглохоос өөр аргагүй. Тэгээд ерөнхийдөө бол энэ аз байсан юм аа. Би амьд үлдэнэ гэж ерөнхийдөө бол Зоо Юфан хэлнэ. Тэгсэн Зоофан нэг харсан дайсан ч манай тал ялгаагүй үхэх гэж байгаа юм байх таа л гэж хэлнэ. Үнэн муухай. Туслах гээд ирсэн хүмүүсийнхэн тэр нэг эрэгтэй нүртэйж хэлдэг байхгүй юу. Зоофан угаасаа муу тулдаг юм шүү. Гэсэн чинь нэг шар үстэй охин шууд биднийг эндээс орхиод яваа Зоофан амьд үлдмээр байгаад гэж ууртай хэлдэг. Шар үстэй эмэгтэй Зоофанд ер нь бол тийм жоохон талтай юм шиг байгаа. Миний л таам хөш. Гэсэн чинь нэг дайсны талын урсахалт үгүй шүү гэж хэлээд нэг булчинтай залуу наа Зоофан наатга аал гэж ерөнхийдөө бол тушаад. Булчинтай залуу Зоофан л асар хурдан дайрдаг боловч асар хурдан хөдөлж бултантай бултаад булчинтай залуугийн сэлмийг булааж аваад өөрийнх нь сэлмээр өөрийг нь яг л дундуур нь хувааж алнаа. Нөгөө шар үстэй эмэгтэй дүү хоёрыг нь аваад тулгааны талбаас гараад явна. Энэ охтуудыг аварсан биш нөгөө охтуудын биднийг орхи буцааж яв гэж олон талаа юм яриад бай. Зоофаны бүр өөрийг нь шар үст үнхээр хүргэж бүр ядаргаатай олон юм буцааж яваач те мааштай орилоод бай. Шар үстийг модлоо шидээд буцаж очвол чи өхнө гэсэн чинь дүүн. Би намайг ч гэсэн буцааж яв. Зоофан хурдан буцаж яв гэдэг амар шигтэй бүр тушаагаад яншаад байд. Зоофан гинэт өөрөнд хурц дотор нь байсан. Зоо Юфан гарч ирж жоохон охиныг бүхслэн дэлб зөхөө. Тэгээд би зөөлөн зогсон шүүгээ шар үст игчтэн. Зоо Юфан хүссэн хүсээгүй хоёр охинтой замаараа цаашаа үргэлжлүүлнэ. Шар үст ойр хавьд сайн мэддэг учраас Зоо Юфан бүхэл газрыг талаар ярьж Зоо Юфаны шар үстээс мэдээлэл амжилттай цуглуулна. Зоо Юфан шар үстээс мэдээлэл хангалттай цуглуулсан гэж бодсон уу? Чи буцаж очсон ч гэсэн чи ч биш дүү чинь ч бас хамт өхнө гэдэг харгас үнэн гэлнэ. Жоохон охин яриаг сонсоод бүр үүлэх шахна. Зоо Юфан бас тийм ч муу хүн биш бололтой. Энэ мод руу ороод бид нууц хаалгыг олноо гэж хэлнэ. Шар үст жоохон хоёр чи буцаж явбал үгүй штэ гэж хэлдэг боловч Зоо Юфан шар үстэд байсан ногоон өнгийн аваад цаашаа яваад өгнө. Бүгдийг нэг тарин шиг ашиглан нэг сонин шид хэрэглэнэ. Тэгээ нэг тийм нууцлаг хаалгач юм шиг нэг зүйлийг нээждэг. Тэгээ буцаад шар үст жоохон охин дээр очиод дагуулаа орд. За нөгөө Ловын гэр бүл амар том дууцай мундаг тулгаанч нэг залуу байсан. Панг Тингл гэдэг айл хэзээ ослогдсон заяа. Энд нэг урсах талхаараа том юм үлээгээ бичдэг. Панг Тингл чи миний өдөөс өрснөөс л болж байгаа. Уг нь чи манад олон жил ажиллаж байсан бидэрээ тий гэл том яриад үзсэн. Гэвэн Зоо Юфан гараад ирж байгаа юм шиг. Тэгэл би та нарыг хүлээж байлаа. Азгүй амттай. Гэвэсэн чил. Бас зэргүүдэн жоохон айцтай. Ягаад хөрөө булчинтай залуу амархан тий алчихсан шүү дээ. За тийм болохоор жоохон айцтай. Тэгсэн чинь урцахалт нэг капитан болохоор наад Зоо Фаныга урд надад бариад тавиад иртээ гэж тушаал өгдөг. Тэгсэн чинь нэг ассасин төрлийн тулгаач нь
Зофан руу асар хурдан гүйдэгэ. Тушаалын дагаад яг Зофан алах гэж дайрч байгаад хэрвээ чи хамсаатангуудаа биднэрт хаана байгаа гэдгийг хэлж игвэл чамайг алахгүй байж болно гэж хэлнэ. Зофан инээгээд тэгвэл хоёулаа тохирч болох юм байна гэж хариулна. Тэгээд Сан Гуанжан би чамд тэр хоёрын байгаа газрыг аваачиж өгөх үү? Тэгээд тохирох уу гэж асуухад Сан Гуанжан асууна. Тэгсэн чон санаатай Сан Гуанжан чи яагаад Ловын гэр бүлээс ургаж байгаа гэж асуухад Зофан би яагаад тэдний үхлийг харж болохгүй гэж хариу хэлнэ. Мөн хэн нэгний амьдралыг би үгүй хийж байж илүү дээр амьдрна гэж хэлнэ. Тэгээд нэг улаан утас өгөөд Сан Гуанжан чи энэ улаан утсыг дагаад надтай хамт алхах юм бол хүртэх ёстой зүйлээ хүртнэ гэж хэлнэ. Сан Гуанжан за тохирлоо би чамд итгэж байна. Надад битгий худлаа ярээрэй гэж хэлнэ. Зофаны нүдрүү нь харж байгаад би их үнэнч хүн шүү дээ гэж Гуанжинд хариу хэлнэ. Дотроо хорчин Сан Гуанжан би ч итгэж байгаа гэдгээ хэллээ. Хиндэж тэгтээ би итгэхгүй байна гэж бодно. Тэр хоёр бие биенийхээ өөдөөс харж инээд алдан. Тэгээд цаашаа явж байхдаа тэрхтээ чи биднийг хуурах юм бол хэрвээ би өөхөх юм бол чиний амьдрал хараагдах болно гэж мэдэрэй гэж сануулж хэлнэ. Тэгээд байж байт гинэтл Зофан зогсно. Гуанжин чи яагаад гинт зогсчих вэ гэж асуув Зофан. Шууд мод болоод алга болчихдог. Энэ үед Гуанжин өөрийгөө хуурсан гэдгээ мэдэж буцах замаа хай гэж цэргүүдтэй хэлээд уурандаа газар зохино. Тэгээд хараал идгэж тэр намайг хуураад шидэд ойд түгжчихлээ. Энэ ойгоос гарвал би чамайг заавал алнаа. Би өрхөнд орчихлоо гэж ууртайгаар хашаранж гарнаа. Тэгсэн чин Зофан хоолой чи намайг алах боломж тагч олдохгүй гэж хэлнэ. Тэгээд эргэн тойронд нь улаан өнгийн манан татна. Тэгсэн Зофан нөгөө хоёртойгоо хамт шидийн тойрог үүсгээд нэг тарин шиг юм уншаад эхэлдэг. Тэднийг ал гэж нэг зүйл тушаал өгдөг. Тухайн мөчөд ногоон өнгөтэй сүнс цэргүүд нөгөө хэд рүү дайрна. Сүнс цэргүүдийг нөгөө хэдийн бүгдийг алж эцсийн мөчөд Сан Гуанжин ганцаараа үлдэж хараалын үг урсгаснаар амнасаа алддаг. Тухайн мөчөд холоос Зофан Гуанжиныг үхэж байхыг харах зураа. Тамийн хаанаас асуух юм байна уу гэж ёчтой наргагүй хэлнэ. Дараа нь Зофан олон хүнийг устгасан учраас хүч нь нэмэгдэж, биеийн хүч нь левел нь нэмэгдэж ирнэ. 7 левел, 8 левел, 9 левел баг багаар хүрч асар хүчтэй дэлбэрэлт үүснээр Зофан 3 асар хүчтэй дэсрэлт боллоо. Зофаны хүч баг багаар нэмэгдсээр илүү хүчрэг болсон гэдэг нь их тодорхой санагддаг. Биеинд нэг хүчтэй нөлөө үзүүлнэ. Тухайн мөчөд нөгөө хэд Зофан нэг хойноос гараад ирнэ. Тэгээд нөгөө хамгийн ихэнд тулааны өмнө барьцаалагдаад чи явмав гэд томроод байсыг панг тонглын багс тэгээ баригдчихдаг. Бүр шалчигаа торч ийсэн. Зофаныг бүр бишрээд та надад эрдэм намнаас айдс өгөөч би тань чав ормоор байна гэд бүр өвдөг сөгдөж гарнаа. Тэгсэн чин Зофан бүр тайван дүрдээ ороод чи өнди чи чадхаараа Логийн гэр бүлийг хамгаасан гэд магтаж гарнаа. Тэгээд хоёулынгийнх нь үүрэг бол хатагтай нарыг 9 минут байлгах бид чадсан гэж хэлдэг. Панг тонглын хатагтай нарт та нар 9 минут байгаа нь сайн хэрэг тийм ээ гэд инээд алтна. Панг тонглын бүгдээрээ хатагтай нарыг хамгаалахын тулд ойрхон байгаа Фин саягийн гэр бүлийн хот руу явах уу гэдэг санал тавина. Тэгээд л Зофан Фин гэр бүл үнэхээр л сүрдмээр том хотод амьдардаг, тэнд очивол их зөв шийдвэр болно гэж зөвшөөрдөг. Зофан дотор зүтгөрлөг атгах санаа байдаг бөгөөд биенд нь орсон залуугийн зүрхэн Логийн гэр бүлийг хамгаалахыг хүсээд байгаа. Тэгээ шид зүрх гэдэг нэг зүйл олчих юм бол зүрхээ чөлөөлөөд жинхэнэ зүтгөрлөг нэгэн гарч ирэх гээд байдаг. Солиотой. Тийм учраас хот руу явхаар шийднэ. Үзэгдэл нэгэн синтед суух дүрс рүү шилжнэ. Нэгэн харанхуй синтед суух нэгэн бараалхаж байгаа дүр зур үзэгдэнэ. Сан Гуанжин даалгавраа биелүүлж чадсангүй гинөө гэд тэгсэн бараалхаж байгаа туслах нь. Тийм ээ эрхмээ. Шоо за. Манай Сан Гуанлын бүтлгүүц өмнө тэр хэд Фини Сити рүү явж байгаа гэдэг чухал мэдээллийг хэлнэ. Дахиад л тэднийг барьж гэж тушаал өгөөд нэгэн мастер гэх хүн рүү очино. Мастер нь хөдөлгөөнгийг хэвтэж байх бөгөөд тэр мастерта таны хөгшин найзууд тань хүлээж байгаа гэж хэлнэ. Лог буцааж ирүүлэх ёстой гэж хэлнэ. Би хүмүүсээ явуулсан гэж хэлдэг бөгөөд мастер маш аимшигтайгаар чав зовлох харна. Үзэгдэл манай хэд рүү шилжиж манай хэд үссэн Фин
City руу явсаар байгаад хурж ирж чаддаг. Зоуфаны гард Пан Тонглын энэ хотыг санаж байна уу гэж асуугаад Зоуфан хот гэжтэй жижигхэн тосгон л байна. Ер нь бол яасан ч хот биш жижигхэн тосгонтой үнэхээр адилхан гэж хэлдэг. Зоуфан хотод Дими тэнэх гэж байд хатагтай нарын балчир охин муу нохоо чи бид нартай яаж хандаж байна гэж жоохон томрох гэж байгаад бүгсэн дээр сайхан тамийн хааны өшөлднэ. Талчганж яагаад солиотой. Тэгсэн чинь Пан Тонглын яаж та хатагтаад ингэж хандаж чадаж байна гэж асуухад Зоуфан за амаа татаарэ гэж хариу хэлнэ. Тэгсэн манай Зоуфан гудамжаар явж байгаад нэгэн худалдаачинтай нэгэн эмэгтэй маргаж байгааг харна. Худалдаач нь зарж байгаа чулуу нь буюу үнэт зүйл нь хулих гэж тухайн эмэгтэй хэлж байлаа. Худалдаач нь чи яаж батлахгүй хачин авгаа минь гэж хэлэхэд би жинхэнэ оргийг нь харж байсан гэж хэлнэ. Худалдаач нь чи тэгээд нэг удаа хараад үнэт чулуу хулих орг гэдгийг мэдчих чадах уу гэд багталтай нарахгүй инэ. Тэгсэн чинь нэмэгтэй тийм ээ би нэг хараад мэдчих чадна гэж хэлдэг. Худалдаа чинь чи миний бизнест битгий оролцоод байг зайлж үз гэж ууртай хэлв. Тэгсэн чинь Ирими хооронд дэлжигч ороолоод Зоуфан наад үнэт хэдэл чинь хулих байна гэж хажуу талаас нь хэрүүлд оролцов. Муу бацхан чиний үг хоосон яаж яг чиний толгой шиг гэж хэлнэ. Зоуфан надад шалгах арга байгаа. Наад үнэт хэдлийг чинь энэ шингэнд хийх юм бол өнгөн өөрчлөгдвөл хулих гэсэн үг гэж хэлнэ. Худалдаач чинь банцанда алив хийгээч гэж ууртай хэлнэ. Маш олон хүн харж байгаа болохоор өөр арга байхгүй. Худалдаачин чулууг шингэн зүйлд хийхэд өнгө нь хуурч улаан өнгөтэй болчихдог. Ингээд худалдаачин шившиг болж олонний өмнө бүх орлогоо алдна. Худалдаачин хараалын үгээ урсгаж чи намайг хүлээж байгаарай би чамайг мартахгүй гэж зандалтай наргагүй Зоуфанд хэлнэ. Эмэгтэй магтаж би хүмүүсийг үнэг мэдээсэй гэж хүссэн юм гэж хэлнэ. Заримдаа худлаа гарууд үнэн юм шиг байдаг. Яг энэ чулуу шиг би үнэн хүмүүс мэдээсэй гэж хүссэн гэж цаашаа эмэгтэй явлаа. Нэг худалгүй худалдаачин ус хонзондоо баригдаж Зоуфаныг булан чахчихдаг. Хүмүүсийнхэн хамт ирсэн байдаг. Зоуфан чи хэдийг хүсэж байгаа юм бэ гэж асуухад худалдаачин чиний амьдралыг хүсэж байна гэж хэлнэ. Худалдаачин чи миний бизнесийг нураасан. Би чамд байгаа бүх зүйл амь насыг чинь хүртэл төрлүүлэх болно гэж ууртай хэлнэ. Тэгээд хүмүүсээ түүнийг аал гэж тушаах мөчөд огоон өнгөтэй гэрэл асаж бүх хүмүүс нь худалдаачин бүгд амнасаа алдаж өрхөв. Зоуфан чи намайг алах байтугай гэмтэж чадахгүй харин чи өөрийнхөө үглийг үзэх болно гэж хэлээд бүгдийг нь сүнсний чадвараараа хороож өрхөв. Дараа нь Зоуфан цаад нөгөө хэд дээрээ очдөг бөгөөд Пангийг хандаж хэнийг ч дотгошоо оруулж болохгүй гэж хэлээд тэгээд нөгөө хулих гээд байсан чулуу үнэндээ яг хулих хиндэж хэрэггүй чулуу биш байж таардаг. Шид цус буюу фэри блүүд гэдэг нэртэй чулуу байхан дээрээ чулуу шидийн хүчээр нээж орхив. 1000 жилийн тэртээ цусаар дүрэн нар сар 1000 жилийн настай ин ян буюу эрэгтэй эмэгтэйг бэлэг 9 нуус номын нэг чухал хэсэг буюу тусан чулуу буюу фэри блүүд байдаг. Тэр анхнаасаа л худалдаачиг маанагтур алчсан гэсэн үг юм. Яг үндэ худалдаачин хохирогч гэсэн үг. Мөн энэ чулуу цусан хүүхэд буюу бэби блүүдийг төрүүлж чадах бөгөөд хүүхэд төрөх юм бол хүмүүсийг зүгээр л алж орхих юмсанжээ. Тэгээд Зоуфан энэ бүгдийг мэддэг учраас тусаа чулуун дээр тусааж орхив гараа сийчээ. Би өнөөдөр үнэхээр азтай байлаа гэж хэлснээр цусаа чулуун дээр тусаана. Шалтгаан нь блүүдийн бэбигийн чадварыг сурах гэж хичээж байх нь тэр. Зоуфан цус хитрхи Зоуфаны цус хитгэхтэй хангалттай байдаггүй. Чулуу Зоуфаны хамаг цусыг нь сорсоор байх нь маш аимшигтай. Зоуфан цусаа соруулах тусам хэрвээ би бууж өгвөл юу болох вэ гэдэг толгойд нь зурс хийгээд л ороод Зоуфан хязгаартай хүрч ам хамраас нь цус гараад улам л хэцүү байдалд орж эхлэв. Зоуфан тэгсэн чулуун цусаа соруулахаа зогсоосонгүй. Цусаа өгөөд л байдаг юм. Амнаас нь цус гоожиж цусаа харж ухаан нь улам балартаж байлаа. Зоуфан толгой манарх үед толгойд нь дотор нь байдаг. Ифоны хоолой сонсогдож 9 нуус номын талаар сануулж мөн өөрийнх нь өмнөх ертөнцөдөө өөрийг нь алхаар ирсэн шидийн ертөнцийн дайснуудыг сануулж өгнө. Дисэх ёстой гэдгийг нь сануулж өгнө. Зоуфан өөрийгөө хинбэ гэж дуудахаа мэдхээ байлаа. Учир нь түүний дотор бас Зоуфан Ифан байгаа. Нэг хүний дотор хоёр сүнс. Өмнөх бүлүүд нь үзээг бол Ифан үхээс өмнө Зоуфаны үхэж байгаа билүү орцсон шүү дээ. За Зоуфан эцсийн мөчөд хүч нь буцаа докторж толгой нь ирэхээ болов. Зоуфан нүд улаанаар эргэлзэж тэр нилээд хүчтэй болсон харагдана. Мөн энэ нь бол зөвхөн блүүдийн бэбигийн хүчнийх нь эхлэл юм.
Маргааш өглөө Зофан Пангтай байрнаасаа гараад Пангтай уулзсан. Пангаас Зофан чи яагаад битгий орж ир гэж хэлэхэд нэг ч орж ирээгүй юм гэхэд Пан энэ бол миний асуудал биш гэж хэлдэг. Мөн Зофан аль хэзээний 10 өдрийг тэр байшинд өнгөрөөчихсөн байхан тэрэ. Пан маш үнэнчээр байрыг хамгаалсан, хэнийг ч нэвтрүүлээгүй байдаг. Панч миний итгэлийг алтаагүй учраас би Панд за баярлаа чи их үнэн ч юм байна гэж хэлэхэд Пан за зүгээртэй гэж хэлдэг. Пан хоёулаа залуу эзэн болно. Би тэр хоёрыг 10 хоногийн турш хараг болохоор яг ямар шоу байдалтай байгааг нь мэдэхгүй байх гэж хэлнэ. За мэдээж тэр хоёрын байгаа зөв рүү орсон чинь үүдний хамгаалагч нь дотогшоо нэвтрүүлдгүй юм. Яг уур хүрээд байж бит. Яг тухайн мөчөд Панк сэргэлэнтэж би Ловын гэр бүлийн хамгаалагч нар нь байна. Энэ бол манай гэрийн үйлчлүүлэгч гэдэг ер нь бол намайг хэлдэг. Тэр нь бол эвтэйхэн хэлээд дотогшоо ордог. Дотогшоо орсон чинь залуу эзэн нэг балиар духгүй өрөөнд ганцаарангийн суулгачихсан бүр санааны гутралд орчихсан байдیں۔ Пан залуу эзэнтэн минь уушлаарай гэж хэлээд тэрвэрнэ. Тэгсэн чинь нэг залуу эзэн эгч минь энэ хотын эзэнтэй гэрлэхгээ сүүл тавьчихсан байсан. Тэгвэл тэд нэг л дөрвтэй хариу өгөхгүй байгаа. Угаасаа гэрлэх дуртай байсан гэж хэлнэ. Үзэгдэл эгч рүү шилжих бөгөөд нөгөө гэрлэх ёстой байсан залуу шал өөр охинтой халцгнаад мод тойроод гүйж байдгийн. Эгч нь буюу Юн Чан үл тоогдоод хэцүү байдалд байт юм аа. Тэгээд нөгөө гэрлэх гэж байгаа залуу чинь аль дээр үед босон зүйл гэж хэлв. Тухайн мөчөд мод тойрч гүйж байсан хар устай эмэгтэй Юн Чаныг алгадаад амаа мэдэрэ гэж ууртай нь аргагүй хэлнэ. Тухайн мөчөд гэрлэн гээд байгаа залуу найл хизээнэ нөгөө хар устай эмэгтэй түнсээ базуулсан байдیں۔ За тэгээд ерөнхийдөө бол би нэмэгтэй онгон гэдгээ хэлж Юн Чаны зүрх сэтгэлийг нь зүсэж хэцүү байдалд оруулнаа. Тэгээд яжхад нөгөө нэг хар устай эмэгтэй чи юу нэг Юн Чанг алгадцсан штэ. Тэгээд тухайн мөчнийг нь болохоор Зофан маань хизээний харчихсан байсан бөгөөд нөгөө хоёрыг чинь хойлонгийн дэлб алгадаж орхино.